Бидний одоо тоглолтуудаа талбайдаар унаад жаахан муудад ирэхэд бол шапо агшныг сайн довтлчих юм бол тэгээд манай багийн одоо тоглолт сэргээ явчихдаг. Тийм байсан урмаа. За тэгээ айлын тэр одоо довтлохыг хаана тэр одоо айлын тоглолтыг бол дарамтлж тоглодог тийм багш байсан байхгүй юу? Өргөлт хийгээд хаалт хийж яхад энэ халгааны гараар ингэ цогтдог байхгүй хаалтад бутаж шидэндээ ингэж тоглодог. Тэр бол босчихгүй тэр. Төв стадион дээрээ тоглоод хожигдсан гэсэн хоёрхан оноогоор хожигдсан чинь ууранда бөмбөгөө өшгөлсөн чинь бөмбөг нь стадионд аваад явж исэн гэж байгаа. Тэгээ тийм гоё хөвгөлтэй аавын тийм хөвгөлтэй эмоцтой хор шартай тийм юм хүмүүс айгүй гоё ярьдаг. Энэ шапо огшол одоо зөвхөн Увс аймагт биш. Бүр баруун бүсийн хэмжээнд бол одоо волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж ирсэн хүн гэж ойлгодог. Одоо манай сумын хүүхдүүд ихтлээр энэ волейбол одоо гэж хэлдэг дээ. Гаруун бүсийн тоглодгоо хүүхд одоо байхгүй болсон байна. Энэ ихт бол нэг хүний нөлөө, энэ багшийн нөлөө ямар их байсан бэ гэдгийг энэхнээс бол харагдаж байна. Ингээд бид нэр бол багшаараа бол ямагт бахархаж явдаг. Хэдийгээр багш маань ертөнцийн мөнгөсөг үтсэн ч гэсэн бидэнд бол одоо байнга ингэж байж мөнгөд одоо бидний санаа сэтгэлд оршиж явдаг юм а гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Яг эд тоглож байгаа үед нь хүмүүс бол бөмбөгд нь номдох гэж айдаг. Ярьж одоо болтдог баг тийм одоо Увс аймагт юм байсан юм шиг дээ. Тэгээд агуу бөмбөг тоглолтыг тийм авьяастай юм байсан. Тэр болохоор зэрэг ажлынхаа хажуугаар нөгөө сонирхож байгаа одоо спортын тийм тоглох шүү дээ. Сайхан хүн сургамжтай маш сайхан хүн байсан. Шогч хөгжүүлдэг тоглолдог, хүнийг явуулдаг, хөгжүүлийг урамшуулдаг тийм яриаг ороод. Тийм одоо багшны асхад оюутан хөгжүүлдэг найз толгой илчсэн дагуулч гэсэн явж өгдөг. Тийм байсан да. Энэ бол төгөл байх үү. Тэгээд зэрэг тав хүнд бас баярлалаа. Ийм одоо сайхан сэтгэлгээтэй хүүхдүүд байна гэж чинь. Тэгээд тав хүнээ заяа юм бас дээшээ авах хаа аавч харж байгаа, ээж харж байгаа шүү. Тэгээд тав хүн дамжиж үзье. За бид хэд аав ээжээсээ аруулаа 5 эрэгтэй 5 эмэгтэй. За энэ дундаас манай ах эгчнэрээс 6 волейболын спортын мастер төрсөн байна. За манай аав сум орон нутг болон аймаг улсаа төлөөлж волейболоор олон шав төрүүлсэн байдаг байгаа. Мөн аавынхаа үргэлжлэл болж 2018 онд волейболын спортын мастер цол авсан. Би аавынхаа үргэлжлэл болж волейболын спортоор 30 жил хичээлсэн байгаа. Тэгээд орон нутг болон зэвсэг түвшний уралдаан тэмцээнд амжилттай оролцож 2016 онд волейболын спортын мастер гэсэн цол авсан байгаа. Тэгээд ах дүүнэрийн хүүхдүүд бүгд ач зээнэр бүгд одоо үргэлжлүүлэн тоглож байгаа. Алдарсан гавьяатнуудын маань үлгийн нутаг болсон Увс аймгийн Киргас сумын улсын тэрбумын 8 жилийн сургуульд миний аав Аругийн Шапо маань монгол хэл уран зохиолын багш болон хичээл энгийн эрхлэгчийн үүрэгт ажлуудыг хийж байсан. Энэ ажиллаж байгаа хугацаанд олон мянган шав нарыг бас төрүүлэн гаргасан байдаг. Ингээд бас улсын уралдаанд бас оролцож байсан. Улсын илтгэлийн уралдаанд бол монгол хэлний тайлбар дасгалыг сургууль мужиглах ухаанд ашиглах сэдвүүдийн илтгэлээр улстай бол 2 дугаар арийг эзэлсэн байдаг. Ингээд энэ сайхан шин санаачлагыг нь улс орныхаа өнцөг булан бэрт ажиллаж байгаа монгол хэлний багш нар бас ингэж түгээн дэлгэрүүлж ажилласан юм аа. Энэ сайхан аавын маань энэ их нэр бүхийн хөдөлмөрийг төр засгаас өндрээр үнэлж ардын гэгэрдийн тэргүүний ажилтан алтан гадсууд нь хөдөлмөрийн күндэт медаль, ойн тэмдгүүд гэх мэтчлэн уран нарийн сайхан шагналуудаар шагнагдсан байд юм аа. За би 1985 онд 10 дугаар анги төгсөөд Киргас сумын 8 жилийн сургуульд ажилчнаар очсон. Тэгээд тэр хугацаанаас эхлээд аавтайгаа мөр зэрэгцэн одоо сургуулийн энэ Киргас сумын сургуульд ажиллаж бичээчийн ажлыг одоо захирлын бичээч гэдэг ажлыг хийж байсан. Тэр ажиллаж байх хугацаанд аавтайгаа мөр зэрэгцэн ажиллаж байх хугацаа бол миний бахархалтай үе байлаа. Мөн аавтайгаа хамт байнга сургуулиас болон сумаас аймагаас
зохион байгуулагддаг бүх төрлийн тэмцээнд гар бөмбөгийн тэмцээнд бол гар бие оролцсон аавтайгаа хамт бөмбөг тоглож явж хамгийн сүүлд 1987 онд би Увс аймгийн Улаангом хотод болсон 5 бүсийн тэмцээнээс аавтайгаа хамт шалгарч Кыргыз сумын багш Баатар багш Басанжав нартайгаа хамт одоо ногоон онгоцоор Баян Илгээ аймагт очиж улсын чанартай тэмцээнд оролцож манай баг бол 2 дугаар байранд орж исэн байгаа. Тэгээд аавын маань энэ тоглож байсан одоо тэр тоглолтууд одоо миний зүрх сэтгэлд байнга нүдэнд бол байнга харагдаж байдаг. Манай аавын одоо хамгийн их биширч бахархаж одоо тамирчдын ярьдаг зүйл бол манай аав бол волейбол тоглохдоо яг одоо 3-ын зооны уртаалд маш өндөр өсөрч одоо өргөж өгсөн бөмбөгийг цогтөг. Тэр цогсон бөмбөг нь бол таазнаас одоо газраас таазанд хүрдэг хэмжээний тийм удаартай, тийм мундаг одоо тамирчин цохиж тэгж довтолдог, тийм шилдэг довтолагч бөгөөд уран тоглогч байсан юм аа. Би ааваараа их бахархаж явдаг юм аа. Бид одоо аавынхаа үргэлжлэл болсон бидний өр хүүхдүүд бол энэ манай аавын одоо сургууж хүмүүжүүлсэн бөгөөд зааж сургасан гар бөмбөгийн спорт бол яг манай сумын хэмжээнд бол сумын хэмжээний суур хундам барилгаар бол одоо хундам гэдэг юмыг маш чанартай тавьж өгсөн учраас өнөөдөр Кыргыз суманд бол алдартай одоо спортын тамирчид алдар цолтнууд улсын чанартай, аймгийн чанартай, сум дүүргийн чанартай, хот дүүргийн чанартай тэмцээнд одоо хэрэгсийн баг тамирчид бол үнэхээр гайхалтай маш олуула орж ирж тоглож гайхуулж явдагт би бас ааваараа бас бахархаж явдаг. За би аавынхаа үргэлжлэл болно. Волейболын энэхүү спортод өсвөр үеэс аваад улс аймгийн тэмцээнд амжилттай оролцож бас нэлээд хэдэн төрөө авч спортын мастер гэдэг эрх мэдтэй энэ цолыг 16 онд хүртсэн. За манай охин маань Монгол Улсын их сургуулиас Шонхруу багт 4 жил амжилттай тоглож энэ жил дээд лиг рүү шилжиж байна бас. Тэгээд өндөр нь бас хилчин клубд волейболын бас дугуйлан секц болно. U13, U14-ийн нэрмжит тэмцээнд улсын бүсийн янз бүрийн тэмцээнд бас амжилттай оролцож байгаа хүүхдүүд байна. За нэг хэрэгсээ сургуулийн 100 жилийн ойг тохиолдол нь аавын маань нэрмжит тэмцээн 7 сарын 18, 19-нд болохоор бид нэр төлөвлөж ажиллаж байна. Ингээд 7 сарын 18, 19-нд баг тамирчид маань идэвхтэй оролцоорой гэж урьж байна. За төрлөх сургуулийнхаа үеийн багш сургууль хүмүүжүүлэгч, ажилчин албан хаагчид, төгсөгчдөө 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. За энэ 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд манай ангийн багшийн өр хүүхдүүд аавынхаа нэрмжтэй волейболын тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна. За энэ дасрамд одоо бас энэ тэр цаг үеийнхаа багчсан дурсамжийг ярья. Багш маань бол одоо их зарчимч шаардлагатай ийм хүн байсан. Тэр нь бол одоо бидний энэ хожим ажил хөдөлмөрийн замд гарахад бас их нөлөөсөн болов гэж боддгийг. За би цэргийн байгууллага, иргэний байгууллагад 50 шахам жил ажилласан байдаг. Тэр одоо багшийн хэлж ярьж байсан үг бас заримдаа боддог санагддаг байсан шүү. Янз бүрийн одоо нөхцөлтэй таарахад. Ингээд багшийнхаа одоо бид байнга дурсаж явдаг. Өнөөдрийн сайхан өдөр манай ангийн амт толон манай багшийн хүүхдүүд бас ах トゥ төрөл салбан хүмүүс суулаад энэ сайхан хангаад багшийнхаа дурсаж ярьж байгаа нь сайхан байна. Багшийн тухай ярих тул бид нар бол 1973 онд багш 8 дугаар анги төгссөн. Тэгт багш маань биднийг бүгдийн л одоо өөрийнхөө төрсэн хүмүүст одоо энэ сургууль соёлд нь 10 дугаар анги зарим техникумд зарим чөлөө аж ахуйд гарсан байх. Ингээд бид 30 гэдэг хүүхд өсөд явсан. Багш маань бидэнд бол хэдийгээр нэгтэй өдөр болгон ордож аашил загнаж байдгүй ч гэсэн өөрийнхөө тийм сурган хүмүүжүүлэх зөөлөн ашаар биднийг бол нэлээн одоо ингэж үлгэр дуурайл болж гаргасан. Түрүүн басан ярьлаа. Шапуу багш бол бидний бол үнэхээр одоо өөрийнхөө хөгжийг ингэж өсгсөн хүмүүсээ. Нэг төгсөлтөөр бид нар өдөө очичоод багшигаа
Ичи Орлоо багш Шафу багш хоёрыг бид нар аваад Бухтын модонд гарч ангиараа анх удаа нэг 8 дугаар гэсэн хүмүүс зугаалдсан юм байна. Тэгээд багшаа мэдээж халаасан байж таарна шүү дээ. Тэгээд багш тэр чи одоо тэр үеийн машин чинь нөгөө нэг юу л байсан шүү дээ. Нэг 30 машин тий. 30-ын хавийн дээр 30 10-снаа тэнд одоо ингээд зогсцсон багш маань нэлээд бас яхан халтсан туслан нулимс гаргаад би одоо ийм олон хүүхэдтэй би ийм олон сайхан хүүхдүүдийг бэлтгэж гаргасандаа баяртай байна гэж ингэж хэлж ирсэн. Зөв манай ангиас бол бидний 8 дугаар ангиас бас одоо сая цэргийн ч хүн гарлаа, багш ч хүн гарлаа, эмч ч хүн гарлаа. Олон сайхан одоо шавьяд ингэж бэлтгэж гарсан. Энэ бүхэнд одоо бид нар бол баярлж явдаг гэж хэлээ. Өр хүүхдүүд нь бас бид нар бас хамт ингэж одоо яг бид нар хамт спортын тэмцээнд бол спортын тэмцээнд гэр орнороо байдаг. За манай Шафу багш бол одоо Киргиз сумд Тэрбайтга улсад бол гар өмгийн одоо спорт хөгжөлт бол ихээхэн нөлөө үзүүлсэн. Одоо манай сумын хүүхдүүд ихтлэр зөв волейбол одоо гэж хэлдэг дээ. Гар өмг тийм ээ тоглодгоо хүүхд одоо байхгүй болсон байна. Энэ ихт бол нэг хүний нөлөө, энэ багшийн нөлөө ямар их байсан бэ гэдгийг энэ бүхнээс бол харагдаж байна. Ингээд бид нар бол багшаараа бол ямагт бахархаж явдаг. Одоо бидний одоо хэдийгээр багш маань ертөнцийн мөнгө хүсэг үтсэн ч гэсэн бидэнд бол одоо байнга ингэж байж мөнгөд одоо бидний санаа сэтгэлд орчиж явдаг юм а гэдгийг энэ бас хэлхийг хүсэж байна. За би бол энэ Увсаймгийн Хэрэг сумд 74 онд худалдааны хэлбэрийн төгсөж сум оронд ажилласан. За тэрнээс тэр ажиллаж явах хугацаанд худалдаанд ажиллаж явах хугацаанд бол би одоо энэ багшийн гэрүүл болох аймаа эгч энэ урнаа хэдүүл одоо бид хамт ажиллаж байсан. Манай ер нь бас тусаад ярихад бол аймаа эгч бол энэ олон хүүхдээ хүмүүжүүлэхин зэрэгцээ тэр олон хүмүүстэй харьцах худалдааны одоогийн орчгийн хэллэгээр бол жинхэнэ менежер хүн байсан. Альва ажлыг зохион байгуулдаг худалдааны аймааны ажилд бол маш сайн маш одоо тэр төлөвлөгөөт норма төлөвлөгөөт давуулан биелүүлдэг. Тухайн цаг үедээ бол нэлээд манлаж ажилладаг хүн байсан. За мань урнаа маань ч гэсэн одоо худалдааны байгууллагад олон жил ажилласан улсын залуу аврах худалдагч болж байсан. Тэр худалдааны салбарт бол энэ хамт олон эднийхэн болоод одоо бас бүгдээрээ л сайн ажилд байсан. Өр хүүхдүүд нь ч гэсэн одоо ер нь худалдаагаар бол нэлээд дамжиж одоо гар хөл болж тэдний одоо өр хүүхдүүд нь бас зөв боловсон хүн үүссэн ийм хамт олон гэж боддог. За би бол Шафу багшийн хувьд бол би Шафу багшийн шав 1973 онд 71 онд юуны Гэрсэн 8 жилийн сургууль төгссөн. За төгсөөд одоо дараа нь худалдааны сургууль төгсөж очоод худалдаанд ажиллаж байснаас сумын эвлийн байгууллагад ажиллаж байсан. Тэр үеийн Монголын хувьсгал залуучуудын эвлийн байгууллага гэдэг бол одоо тухайн үеийн залуучуудыг өрөөлн дуудаж хөдөлмөр зохион байгуулалт, урлаг спортын бүх ажилд энэ ажлыг зохион байгуулж оролцуулдаг байсан учраас хаана л одоо залуучууд байна тэнд урлаг спорт энэ одоо амжилт бүтээлийг гаргадаг. Энэ бүхэнд одоо хамгийн гол нь одоо манай Шафу багш бол манлайлан оролцдог. Одоо хагас одоогийн шиг одоо бид ч 2 өдөр хагас бүтэн сайн гэж амардаггүй зөвхөн 7 хоногийн бүтэн сайн өдөр амардаг. За бусадд нь одоо ажилдаг байсан. Бүтэн сайн өдөр бол одоо тэр суманд бол сумын заал өвлийн цагт бол тэр шар хамрын одоо уул ороо бол одоо тэр чигтэл одоо манай сумынхан өгсөн залууг л бүгд гарч одоо цан чаргаар гулгана. Зааланд бол спортын одоо тоглоом тэмцээн явагдана. Энэ бүхэнд л одоо энэ залуучууд одоо өрөөлөн манлайлж оролцдог байсан. Тэр нь Шафу багш бол одоо зөвхөн Увсаймт биш. Бүр баруун бүсийн хэмжээнд бол одоо волейболын спортын хөгжүүлэлт үнэтэй хувь нэмрүүлж явсан хүн гэж ойлгодог. За манай Шафу багшийн шавнар бол одоо ч Увсаймгийн Киргиз сум бол ер нь спортоор тэр тусмаа волейболоор бол аймагтай бол нэлээд дээгүүр ордог. Тэр нь одоо эхний 1-2 дугаар байранд л орнохоос биш манай волейболын баг бол тийм хойноос ордгоо байсан. За манай суманд бол сумын хэмжээнд бол тэр сумын удирдлагууд ч гэсэн энэ волейбол урлаг спортыг дэмждэг учраас аймгийн хэмжээний тэмцээнүүдийг тэр манай суманд зохион байгуулж явуулдаг.
тэрэнд нь залуучууд одоо хүмүүс их оролцдог. Аймгийн 9 дугаар бааз цагаан архны модны үйлдвэр оролцох зэрэглэдэг сумуудын спорт урлагийн тэмцээнүүдийг жил бүр л одоо манай суманд явагддаг байсан. Энэ болохоор тэр одоо материалыг ваазна. Тэгээд тэрнийг илүү дэмжиж тослож зохион байгуулдаг хүмүүс нь тэнд байсан учраас ийм зохион байгуулж явуулдаг байсан байхаа гэж боддөг юм аа. За ингээд энэ одоо хүүхдүүд нь одоо энэ багшийн сайхан аавынхаа одоо алдрыг үргэлжлүүлж одоо хамт олон бусад хүмүүс сурталчилж ингэж ажлыг зохион байгуулж байгаа явдалд бол би бас хөвдө талархаж байна. Энэ цаашдаа бол энэ ажил тогтмол чинь ингээд залуу ер хүүхдүүд нь үе үед одоо энийг үндэс салаа мөшрүүд нь залгамжилж одоо авч явж байгаад нь одоо туйлын их баяртай байна. Буурал багшийн минь дурсамж түүхэн тийм контент бас бэлтгэж байгаа одоо ер хүүхдүүд та бүхэнд баярлалаа хэлье. За Шапу багш бол боловсролын одоо системд насаар ажилласан. Тэгвэл 10 дахь анги төгсөөд шууд багш болсон ийм төвхтэй тэр үед бол 10 төгссөн бас сайхан тийм гэгэрлэг сэтгэлгээ тийм хүүхдүүдийг багшилж үзсэн юм цаг байсан байлаа 60-аад оны. Тэгээ Шапу багш маань тэр үед багш болж тэгээ боловсролын салбар руу ирээд тэгээд өөрөө мэрэгшээд тэгээд Кириллийн сургуулийн хичээлийн одоо сургууль хүмүүжлийн асуудлыг хариуцаж өөрөө багш болж сурахаасаа илүү багш нарыг хүмүүжүүлдэг тийм одоо менежменттэй тийм одоо мундаг хүн болж төлөвлөсөн ийм сургуулиудын төвшний ийм хүн байсан. Тэгээд энэ утгаараа бол ийм одоо сайхан одоо хүмүүсийн урсаад удам өгсаа ийм соёл бол байсан юм аа гэдгийг бодох хэрэгтэй байна. За 1977 оноос би цэргээ садагч ирээд тэгээ суманд ажиллаад амьдсан. За тэр үед бол Шапу багш маань 40 орчим насны одоо болио сайхан тоглолтын юм тамирчин хүн байлаа. За багадаа бас тэр хүнийг би харж байсаа бас ийм сайхан одоо тоглогч ийм сайхан болиолч юм болох юмсаа гэж бас хүсч мөрөөддөг юм байсан юм аа. Тэгээд тэр өдөр дуурайлаар бас би жокинжээр төлөвшөж бас бөмбөг тоглолт сурсан юм аа. За багшийн маань бас зөвхөн одоо волейбол тоглохоос илүү бас хөдөлмөрийн их хүмүүжлтэй мундаг хүн байсан. Би бас хамт 16 жил багшаасан. Одоо сургуулийн одоо системд ажилласан. Тэгээд энэ үед зөвхөн одоо хичээл заагаад сургуулиуд үзэхээс илүү бас аж ахуйн ажлыг бол жинхэнэ манлайлдаг. Үнэхээр хөдөлмөрч хүн байсан. За хадланд явдаг тэр үед хөдөлгөөний нэгдлийн ажил дайшлагддаг, хашаа хороо барьдаг. За адуу мал одоо дэлгэн ямаа сам тэгэл энэ бүх ажилд бол цэхэдүүд дайшлагдана. Энийг бол Шапу багш маань мандалдаг байлаа. Тэр хүний хөдөлмөрийг бол бид нэр үнэхээр гүйцэтгэв байсан. За хадлан болдог хадлангийн үеэр одоо би бас гайгүй залуу хүн бас 9 номерын хаяуртаа бид хадлан хаддаг байсан. За Шапу багш бас том хүн 9 номерын хаяуртаа Пүрүү багш гэж багш байсан. 9 номерын хамгийн том хаяур л да. Тэгээд бид нар бас ингээд загсаад араасаа ороход нь урд нь гарсан хүн бол мандалж явахгүй бол арын хүнд нь гүйцэтгэдэг тийм нөхцөл байдалтай байсан цаг. Тэгээд тэрийг хэн мандалж хэлээд Шапу багш мандалдаг араас нь Пүрүү багш урд би 3-д нь ордог. Тэгээд гүйцэтгүүгээр нэг одоо мөр гаргаад тэгээд явдаг байлаа. За хамгийн одоо бас тодж ишээ бол сүүлд 3 дуурайгийн тэр тэрмийн аргадаг газар өвлж чулуу хашаа барилаа. Тэнд бол миний багш бол мандалж байлаа. Тэр чулуу сайхан өөрн тэр бол одоо нэг одоо би бол аим гарсан цолтой хүн. Тэгтээ тэр хүн барилдсан бол аль үжээл арсан болох байсан байх гэж боддیں۔ Тийм одоо чадaltaй их өдрөмөг хөдөлмөрийн тийм хүн байсан юм аа. Тэрийг туссан санаж байна. За багш маань волейболын спортыг зааж бидэнд бас үлгэр дуурайлуулж байсан одоо мартахын аргагүй. Олон жил бас Кириллийн сургуулийг Кириллийн сумын одоо нэр төр болж волейболыг бас одоо бидэнд зааж сургаж баг болж хамтарч одоо ингэж олон тэмцээн оролдонд бас Кириллийн ард түмнийг баярлуулж явсан юм аа. Энийг бол одоо улсын санаж байна. Монголын бүх ард түмний спортикад
улсын шгшаагийн бүрэлдэхүүнд бол орж ингэ тоглож байсан тоглогч байсан. Увс аймгийн шгшааг тоглож байсан байгаа. За хамгийн сүүлд одоо миний сайн мэдэх нь манай Басанжав багш өөр маань Завхан аймагт тоглож байсан санаж байна. За би бол сүүлд нэг Баяулгийн аймагт аймгийн шгшаа тоглож байсан юм аа. Тэгээд хамгийн гол нь тэр хүний үлгэр дуурайл бол бидэнд одоо тийм төвх болон үлджээ. Одоо би бол 184 см өндөртэй ийм хүн. За багш бол энэ одоо миний утга 188 надад 4 см өндөр байсан санагдаж байна. За тэгээд волейболын сетх бол 2 м 45 өндөртэй байдгийг. Тэгээд багш өсөрөхөд гараа далдаад өсөрөхөд бол ер нь одоо нэг 3 м өндөрөөс бөмбөг барьж яасан гэж боддгийг. Тэгээд залуухан байх үед нь яасан гэхээр зэрэг 3-ын зоондор өргөлт аваад багш цогхоход шууд дэшээ өсөх бөмбөг таад цогт. Бид нар болохоор зэрэг 6 хойхон цохоод булан цогч байсан үйлдэ. Тэгэхээр зэрэг ялгаа нь бол тэр. Тэгээ тийм яг эд тоглож байгаа үед нь хүмүүс бол бөмбөгд нь ноногдох гэж айдаг. Ярж одоо бултдаг баг. Тийм одоо Увс аймагт тийм байсан юм шүү дээ. Тэгээд агуу бөмбөг тоглодог тийм авиастай хүн байсан. Тэр болохоор зэрэг ажлынхаа хажуугаар зөв сонирхож байгаа одоо спортын тийм тоглогч шүү дээ. Тийм одоо мундаг хүн байсан юм аа. Тэгээд одоо бид нэргэн тусч байна. Одоо хамгийн чухал нь бас энэ хүнийг бас алдаршуулж ингэж мөнгөж яваа өр хүүхэд нь баярлалаа. Нөгөө талаар нь аавынхаа сайхан үлэг дуурайлыг аваад энэ хүүхдүүд нь бас сайхан тоглосон шүү дээ. Бүгдээр одоо манай басгүй Сара одоо манай Нэмдорж нэрээ хэлээд наран чим гэдэг шууд агуу сайхан бөмбөг тоглож харин хэн баг тоглож байсан байх манай Күргэн Инкот. Инкот шгшааг тоглодог. Сумын шгшааг гэдэг одоо сургуулийн баг гэдэг соёл ялгаж тоглож байсан. Тэгээд нэгдлийн багасуудын басан чавтын хэнтэй нөхдүүд Инкоттай нөхдүүд Нимботтай нөхдүүд орж ирнэ. Сургуулийн баг бол шапагш би ойн авагш гээд ядмаа агш гээд ингээд бид нар тогтгоо агш гээд ингээд тоглодог тийм л байлаа. Тэгээд тэр үед бас спортыг бас ингээд мундаг дэмжижсэн байлаа. Нам эвлийн байгууллагын сайхан дэмжээ сая зөвлөмөл хэллээ. Бас эдний тийм дэмжлэр бид сайхан тийм сумынхаа ард түмний бас мандат болж тоглож ирсэн маа. Тэгээд хамгийн чухал нь багш маань бидний мандатч байсан юм аа. Тэгээд усан ярахад их таатай байна, сайхан байна. Тэгээд ерөөсөд нь бас ингээд аавынхаа ингээд сайхан алдрыг өргөжлүүлээд ингээд бас олон нийтэд мартуулахгүй байх ийм сайхан ажил зохион байгуулж байгаа нь их чухал байна. Мундаг байна дааварт. Та хэдтэй бас амжилт хүсье. Эрүүл энхийг өрөөё. За өнөөдөр ингээд багшийн маань одоо хүүхдүүд багшийнхаа одоо хүүхдүүд аавынхаа нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах гээд энд бидний ураад бас бидний та санаа сэтгэлийг сонсоод ингээд тэр арга хэмжээнд нь оролцуулаад явж байгаад их баяртай байна. Би 1970 онд одоо 4-р ангиас манайх чинь 5-р анги руу шилжихдээ бол анх шапо багш манай ангийг хүлээж авч ирсэн. 5-ын А анги гэдэг багш байсан. Тэгэхэд одоо анх одоо багшигаа харж байлаа. Тэгэхэд бол нэг тийм өндөр нуруутай тийм одоо спорт халимагтай тийм залуу орж ирж бид нарыг одоо анги удирдах багш байна гэж танилцуулж хүлээж авч ирсэн. Тэрнээс хойшоо одоо багштайгаа ингээд бодохоор 53 жил одоо ажил сургууль хичээл ажил амьдралын холбоотой байсан байна. Тэндээс яг дунд нь бол 78-аас 75-аас 78-ны хооронд би цэрэгт яваад ирсэн. Тэр 3 жилийг асгаар нь 50 жил одоо багштайгаа хамт одоо хичээл сургууль ажил амьдралтай холбоотой байсан байна. Хагас 100 жил бид нар одоо хамт холбоотой байсан байна. Манай багш одоо тэгээд манай анги хүлээж яваа тэр чин шапагч Монгол хэл уран зохиолын багш байсан шүү дээ. Тэгээ манай анги бол монгол хэлний тийм кабинет байгуулсан тэр одоо шинэ 2 давхар сургуульд ороод. Тэгэхэд бол тэр манай ангиг бол монгол хэлний кабинет болгож өөрчлөөд тэр хан дээр байгаа тэр одоо бүх самбарууд тэр манайх өөрийнхөө одоо гараар баатан цаас, кардан цаас сайхан нааш нь дөрвөлж том болгоо тэрэн дээр тэр хичээлтэй холбогдлолтой бүх дүрм
одоо хичээлийн холбогдлолтой материалуудыг хийгээд тэр 3 хаан дүүргээд ингээд сайхан монгол хэлний тийм кабинет өөрийнхөө хүчээр байгуулсан бас тийм гарын урд үйтэй тийм хүн байсан юм шүү дээ. За тэгээд сургууль тэр 1972 онд манай багш чинь бас тэр мэрэгчлэрээ улсын уралдаанд орсон юм байна лээ шүү дээ. Тэгээд улсад 2 дугаараар ажиллаад тэгээд тэр чинь бас тодорхой хэмжээний тэр туршлагыг бол улс даяар дэлгэрүүлээд бас тэг сурчилж ингэж явж байсан бас мэрэгжилдээ бол тийм одоо сайн багш байсан юм байна лээ. Тэр тийм одоо сайн багшийн шавнаар бид нар бас барахж явдаг юм аа. За тэгээд дараа нь дээс хэрэгтэй бод эргэж ирэхэд бол багш маань байсан. За тэгээд багшийн одоо тэр волейболын спортыг одоо бид нэр харж их бахархдаг байсан. Тэрнийг дуурайгаад тэгээ багшийнхаа одоо багштайгаа хамт волейболын спортоор хичээллээд тэгээд хамт одоо нэг баг болоод тэгээд одоо зэрэгэлдэх сум одоо аймаг байгууллагуудын одоо тэмцээнүүд бид нар хамт орж ингэж явдаг байсан. Манай одоо багийн одоо лидер тим тоглогч хүн л дээ Шапо багш бол. За тэгээ Шапо багш одоо биднэрт бол одоо талбай даргаараад янз бүрийн тийм алдаа малдаа гаргахад бол бидний их зэмлэхгүй, загнахгүй их даруухан тийм одоо зөөлөн дөлгөөн тийм одоо яриатай. Тэгээд одоо тэр алдааг нь бол зүгээр сайхан одоо энгийнээр ингээд хэлдэг. Одоо ямар нэгэн тийм загнах манах тийм аашлах уурлах тийм байхгүй. Тийм их одоо тайван тийм тоглогч. Одоо тэр тоглолтын одоо ур чадвар бол одоо ярих юм байхгүй л дээ. Шапо багш одоо бидний одоо тоглолтуудаа талбайдаар унаад жаахан уудад ирэхэд бол Шапо багшныг сайн довтлчих юм бол тэгээд манай багийн одоо тоглолт сэргээр явчихдаг. Тийм байсан урам аваад. За тэгээ айлын тэр одоо довтлогыг хаана тэр одоо айлын тоглолтыг бол дарамтлж тоглодог тийм багш байсан байхгүй юу. Тэрийгээрээ бол багтаа бол их нөлөөтэй ийм хүн байсан. Багшийн одоо ангиас одоо манай Нямбо битүүр бол одоо спортын мастерс бол хүртсэн. Багшигаа дуурайгаад явсаар байж. Таамундын бааны энэ Баатар байна. Бадамдарж байна гэдэг багшийн одоо багштай хамт тоглож исэн. Багшийг харж тэр волейболын спортоор хичээлж исэн хүмүүс 6-7 марк шахуу спортын мастер төрсэн байна. Тийм их одоо ажлын амьдралын нөлөөтэй ийм сайхан хүн байсан. За тэгээд та бүхэн багшийн маань одоо нэрмж тэмцээнэ амжилттай сайхан хийгээрэй. За баярлалаа. За одоо бидний аавынхаа нэрмж тэмцээнийг өргөхөж бид нөө 7 сарын 18-19-нд сургуулийн 100 жилийн он хүрээнд ажлын хүрээнд хамтж ингэж хийж байгаамаа. Тэгээд энэ одоо хамт тоглож байсан багийн гишүүд ангийнхан найз нөхдөд өнөөдөр бидний зөвлөд өнөөдөр тэр агуу хүнийг дуусч ярьж ингэж байгаа таатай байна. За би бол одоо автор нэг л удаа аймгийн аваргын тэмцээнд оролцсон юм байгаа. Тэр 19-т байсан уу яасан юм. 82 оны намар үү 83 оны намар үү би сайн мэдэхгүй байна. Тэгээ бид нар аймгийн тэмцээнд одоо энэ Баатарах, Босонжах, Нямдоох, Нимбах, Бицрууга одоо ингээд аймгийн тэмцээнд дамжуулсан дарга оруулаа хийчихсэн. За тэгээ тэмцээнд дууслаа. Тэгээд буцах нь байхгүй. Тэгэхээр цагаан архны тамирчдын баг машин дайгдаж квин нарийн зураг хадагт буучхаа тэгээд квэд хэдүүл нь алхаж явж тэр одоо миний санаас гардггүй маа. Хамгийн одоо анхудаа тоглосон анхудаа тэр төгсгөлийн тэмцээн аймгийн тэмцээнд орж ирсэн юм аа. За манай бол ер нь мундаг хүн байсан юм. Би одоо тэр одоо манай нөхдөд мэдчил байгаа байх л та. Өргөлт хийгээд хаалт хийж яхад энэ толгойн гараар ингэ цогтдог байхгүй хаалтад болтож шидэндээ ингэж тоглолдог. Тэр бол босчихгүй тэр. Тэр бол ёстой хаалтнаас хамгаалсан тэгж өрдөө одоо би ер нь залуутай бол шууд бааш. Тэр настай болж тэгж тоглож ирсэн. Тэрийг одоо ер нь одоо ч гэсэн энэ тэнд одоо дэлхийн авраг мамаргийн янз бүрийн тэмцээнд болохоор би хардаг байхгүй. Аавын тэр тоглолтыг ер нь хийдэг хүн байдсан болов
огт харагддаггүй. За би бол залуу байхдаа бас тэрийг оролдож үзчихсэн. Дандаа сэтгэмэрүүлдэг байсан. 50 гарсан хойно ганцхан удаа бид нэг л удаа хийсэн. Одоо Чирэгсийн авраг шалгалт тэмцээн дээр 50 гарстай хойно ганц удаа хийсэн дахиж чадаагүй. Тийм л одоо сонин тоглолттой тийм хүн байсан юм аа. Тэгээд яг аавыг бас харж үзэж тэгээд би 84 он Чирэгтэй болсон. 2 жил одоо Чирэгт 82 онд даруй төгсөөд тэгээд 83 онд билүү 82 оны намар хөлөө тэгжний тэмцээнд нэг л удаа тэгж хамтаа тэмцээнд орж ингэж явж байсан юм аа. Тэгээд тэр одоо эдний жинхэнэ одоо заалыг гуйдаг бас нэг энэ тохны бах баатлагш энтри чин заалын гуй нэг туулна хамт тоглоод өгөөч гэж гуй тэгэл одоо тэр зааланд л одоо байж гэдэг тийм л хүмүүст байсан юм аа. Тэгээд одоо аавыг харж болоод бас яг дөртөө болсон. Дараа нь одоо Чирэгсэнд бас үргэлж дөөрөл болж бадамд орж бид одоо нилээн одоо хүүхдүүд бид хоёрыг харж тоглодог бид хоёрыг яадаг үргэлжлүүлээд одоо аав наашаа хөгшрөөд энэ шилжээд ирсэн хойно тэгээд манай сумд бол болоод маш сайн хөгжсөн ийм л юм байгаа юм байна. Энэ бол аавын одоо нөлөө байсан баха. Энэ маш их байсан. За манай аав 64 онд үлээ усан шигшээд гадаадын тэмцээнд явж ирсэн. Тийм л мундаг хүн байсан юм да. Тэгээд бас та бид нэргээд аавыгаа дурсаад тэгээд аавынхаа нэрмжид тэмцээн хийгээд үр хөвгдөөдөөс бид нэргээ сууж сайхан байна. Тэгээд ангийн найз нөхөд ангийн шавнар хамт тоглож ирсэн багийн бүрэлдэхүүн ингээд сууж их сайхан байна. За ингээд та бүхэнд тэгээд ажил жаргал сайхан нэрвэлэг хийгсье. За өнөөдөр бидний бүдүүхний урилгыг хүлээн авч аавтаа мөр зэрэгцэн одоо волейболын спортоор хичээлж явсан багш тамирчтай маш одоо өр хөвгтүүдийн зүгээс маш их баяртай байна. Аавыгаа нэг ингээд ярьж байхын би сонсч ирсэн нөгөө тэмцээнд явахаар л нөгөө бид нар чинь нэгнийхээ нөгөө нэг болохгүй юм уу нэг ямар нэг юм дутгал болгож ярьж хөөрч суудаг штэ. Тэгэд би нэг аавтай хамт тэмцээнд явж исэн чинь тэр тамирчтанд тэгжээсэ яа манай шапо ёста 3-ын зоонд зоон шүү дээ. Эмоцтой тийм яриагаар аавыг айгу тэ би болохоор яг хөө чин тамирчин би хамгийн отхон тамирчин өнөөдрийн хувьд бол 87 онд аавтайгаа одоо ногоон онгоцоор шалгарч баян үлгээд хамт бид нэр хамт баян үлгээ явж исэн хамгийн отхон тамирчин байна. Хамгийн сүүлд аавтайгаа 87 онд би шалгарч улаан хүмүүс шалгарч явж исэн юм байна. Тэгээд аавын тэр цогчсэн 3-ын зоо гэдэг чинь одоо тэр цагаан зураасны уртаар яг сэтгний ардтал гэсэн үг шүү дээ. Тэнд ингээд цогсон бөмбөгөн тэр таазанд хүрээ бууж исэн гэж байгаа байхгүй. Тэрийг одоо ер нь бид нар хэн хийх болоо гэд би бас ингээд дүүнэрийнхаа хөвгтөө дүүнэрийнхаа ингээд ах дүүнэрийгээ тоглохоор би бас ингээд харддаг шүү дээ. Тэгэхээр ер нь яг жоохон удамсан юм биднэрт байд юм шиг байгаа. Ер нь манай дүүнэр бол бүгдээрээ тамирчид спортын маструуд олон төрсэн байна. Мөн аавынхаа бас нэг юуг яриаг би сонсож яхад хэдэн онд гэлээ нөгөө төв стадион дээрээ тоглоод хожигдсан гэсэн 2хан оноогоор хожигдсан чинь уурандаа бөмбөгөө өшгөлсөн чинь бөмбөг нь стадионд аваад явж исэн гэж байгаа. Тэгээ тийм гоё хөвгчлээ аавын тийм хөвгчлээ эмоцтой хор шартаа тийм юм хүмүүс айгүй гоё ярьдаг. Тэгэд манай аав чинь Тува Киргизийн тамирчтай бас 67 онд тоглож гадаадын орнд тоглож явж исэн ийм их мундаг хүн байгаамаа. Аавынхаа тийм юмнуудаар би бахархаж бодож өнөөдөр хамгийн сүүлд утган тамирчин аавтайгаа хамт явсан утган тамирчин болж явж исэн байна гэсэн дурдтгал сэтгэлд үлдсэн байна. Бадрал генерацийн нутгийн зөвлөмж дарга байгаа. Тэгээд онцгой байдлын зааландаа очиж тэрийг одоо бидний хүн байж харж ирсэн л дээ. Тэрний бичлэг байгаа шүү. Байна уу? Тэрний гой зураг нөгөө далбан уртаа авсан аавч зураг байна уу? Яг тасцал. Аав чинь юм. За шапо агши маань бас энэ алдар хүндийг бас бид алдарчлах асуудлыг бас нутгийн зөвлөл бас зохион байгуулж ирсэн чинь 2007 онд Чирэгс сумынхан бас нэг улсын аваргуудын бүрэлдэхүүнтэй бас нутгийн зөвлөлийн ирж сайн малчтын зөвлөгөө хийгээд тэгээд улмаар одоо багшийнхаа бас алдрыг тэмдэглэж тэгээд волейболын сайхан тэмцээнийг онцгой байдлын зааланд толгоотод зохион байгуулж байлаа. Тэрэнд бол бас манай багшийн маань үр хүүхдүүд сайхан санаачлал гаргаад дэмжиж оролцож нутгийн зөвлөл бас дэмж оролцож санаж байна. Тэр үед бол нутгийн зөвлөлийн дарга Бадрал генерал байлаа.
Тэгээ багшийн маань тэр түүх бол тэгээ тэрнээс эхлээл одоо бас ингээд багшийн маань түүхийг бас аваад үлдэж байгаа. Их сайхан санагч та бүхэнд энэ хүүхдүүдэд нь бас баяртай байна. Дахиад бас энэ жил болгон бас 2 жилийн удаад тэмцээн зохион байгуулсан сумын одоо 100 жилийн агаар бас таахан тэмцээн зохион байгуулсан. Одоо сургуулийн агаарыг нэрмжлэн хийж байгаа байна. Энэ бол түүх юм аа. Энэ мартагдахгүй, дахин давтагдахгүй асуудал юм. Одоо бид хэд ингээд суугаад яриа өгч байна. Ярьж байна. Гэхдээ энэ бол түүхэл байх үү. Тэгээд зэрэг та бүхэнд бас баярлалаа. Ийм одоо сайхан сэтгэлгээтэй хүүхдүүд байна гэж чинь. Тэгээд та бүхний заяа юм бас дээшээ байх баха. Аавч харж байгаа, ээж харж байгаа шүү. Тэгээд та бүхэн дамжиж үзье. Багшийн ман дээр заа харгаж одоо юунаас болд юм одоо манай ангийнхны монгол хэлний мэдлэг одоо тэр найруулах чадвар, үгээрний баялаг ч гэдэг юм уу. Ерөөсөө шал өөр байдаг байхгүй ажиглагч байдаг. Тэгээ одоо ингээд багшийн мань мэрэгжлийг манай нэм даваа залгаваад монгол хэлний багш болсон хүн байгаа. Одоо тэр үед бас олимпиад гэж янз бүрийн болдог тэрэнд л бас тэргүүн байр ажиллаад тэр чанараараа 10 жилээ төгсөөл багшийнхаа мэрэг яг зорж эзэмссэн юм уу зүгээр тухайн үедээ яасан мэдхгүй. Тэр ямар ч байсан багшийн мэрэг биднээс хамгийн өвлж авсан хүн бол нэм даваа байгаа. Тэгээ одоо тэр монгол хэлийг сайн сураад яг тэр нь одоо монгол хэлээс эзэмсэн нийгмийн янз бүрийн салбарт одоо ажиллах бас хаалгууд нь нээлттэй байдаг. Одоо гадаад хэл гэдэг болж л да. Тэр үед бол тийм байсан байна. Ягаад тэгэхээр монгол хэл бол одоо тэр алдаагүй үнэн бичих найруулгаж эзэмших гэдэг бол бүх салбарт одоо хэрэгтэй байдаг. Тэрний одоо илэрсэн бол манай нэмдэ байдаг юм аа. Тэгэхээр одоо энэ багшийн минь одоо зааж сургасан багшийн минь тэр одоо эрдэм бол яхааргүй одоо надад нөлөөсөн. Тэгээ тэр одоо дараа нь би бас манай багшин дээд багшилдаг өнөр баян багш маань бас багшилсан. Ингээд би Увсын Киргизаас гарсан монгол хэлний 2 одоо хүнээр дунд сургуулийн багш, дээд сургуулийн багш хоёроо заалгаж тэгээ хэлний одоо эрдмийг одоо сурсан юм байгаамаа. Тэр нь одоо сүүлд нь миний одоо өнөөдрийн хүртлийн аж амьдралд бол тус болсон. Миний хайр чадан баг. Шафол спортын мастер, волейболын спортын мастер. Москвад левэн тоглож өчигдөр надад тоглож өгсөн хөө. Тэгээд олон жил багшлсан. Олон жил бэмэг тоглосон. Олон жил бэмэг тоглосныхаа цаавьянд волейболын спортын мастер гэдэг хүндэт тогловтой. Ингээд малчин томонд бас багшаар ирж, томилтаар багшаар ирж 2 жил гэртээ багшлсан. Тэгээд харин эргээд хэрэг сумандаа очиж багшийн ажил хийж аваад өндөр насныхаа тэтгэврт гараад тэгээд хотод ирээд Улаанбаатар хотод олон жил амьдэрсэн. Манай цаапахан хэдийн хөвгүүд бол тийм одоо өсөж болж томорч хүний зэрэг төрч амьдралын сайтай хүмүүсийг хөдөлж авдаг юмнаа. Ингээд цаапахынхаа гэгэн дурсууд хүндэтгэл бодож танад явсан зүйлээ илэрхийлээд хөрхөгчүүд нь ад жаргал таньтайхан амьдралын тууттай нөхцөлийнхнийг бүрдүүлж их орондоо нэхийг үтээд явахыг өлтөтэй өргөн дэвшүүлж байна. За одоо би бол энэ том нагц ахыхаа энэ хүүхдүүдэд их баярлж байна. Намайг одоо энэ ингэж хөрчиж ах トゥ угийн төлөөлөл болж өрсөнд их баярлалаа. Би энэ Шапо гэдэг хүний төрсөн дүү Норжогийн том охин Алга гэж байна. Тэгээд манай энэ ах бол маш их мундаг сайхан тийм одоо нийтж ах トゥ бүх хүмүүс одоо хүний зэрэгт хөргсөн тийм сайхан хүн байгаа. Одоо энэ спортын талаар бол би бас сайн мэдэхгүй энэ хүмүүс хэлж шиг боллаа. Тэгээд одоо 80 гаруй нас хүртэл сайхан хайрлж хүндэлж биднийг ч гэсэн намайг ч гэсэн одоо энэ ах トゥ хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүдээс илүүтэйгээр бараг үзэж харж хандаж одоо ингэж сайхан халамжилж явдаг байсан хүн байгаамаа одоо.
тэгээд одоо энэ та хүүхдүүд нь бүгдэнд нь баярлалаа. Энэ үеийн хамт тоглож исэн багш сургууль хүмүүжлэгчийн шав энэ хүмүүст нь бүгдэнд нь баярлалаа. Миний ахыг одоо ингээд гигant дурсгалдан зориулаад одоо ингээд бүгдээрээ ингээд яриа өгөөд ингээд юу яаж байгаад их баярлж байна. Энэ манай тэр шабах бол одоо 87 8 онд байхад тийм басгүй. Тэгээ малчин сум дээр чи 2 жил бас тэр Монгол хэл уран зохиолынхаа багшийг хийсэн. Тэгээд тэр хугацаанд бол сургуулийн дотор байранд басгүй хэлнэл байж исэн. Тэгээд ер нь ажлыг бол голохгүй хийдэг мундаг тийм хөдөлмөрч тийм хүмүүс шүү. Одоо энэ аав ээж хоёр нь хүүхдүүд нь ч гэсэн одоо бүгдээрээ сайхан дуурайсан байна. Одоо намайг нөгөө төрсөн нэг дүүгийнх нь одоо том охин нь болохоор бас эдний хүүхдүүдтэйгээ адилхан эргэлүүлдэг байсан. Миний нэрийг хизээч хэлэхгүй нөгөө алгаа гэдэг нэрээр дуудахгүй намайг ганцаараа инхоол гэж яддаг тий. Тэгээ одоо сая тэр 80 гараад одоо бурхан болохын хүртэл дээр ч хүртэл очиход би хинбэ гэхээр инхоол байна гэдэг ингэж яддаг. Тийм сайхан хүн байсан шүү. Одоо тэгээд буурал нагцынхаа ийм гигэн тусад зориулаад одоо ийм сайхан юу одоо тэмцээн уралдаан ингээд зохиогоод хүүхдүүд нь өргөжлүүлээд явж ядагт би их баярлаж талархаж явд юм а. Тэгээд одоо ганцхан би бишээ надаас илүү олон ах дүү нар зөндөө олон байна. Тэгээд ингээд одоо би хөрзөө Батчир ах бол манай ээжийн дүүгийн одоо хөгшин нь одоо тийм хүн байгаа юм одоо тэгээд ээжийн дүү бол байхгүй одоо тэр манай аавын талаас одоо бүгд л ингээд бурхны орондоо задарлаа. Манай ээжийн талаас бүгд бурхны орондоо очсон байгаа ганц ах махсах байгаа. Цэнтгүү гээд одоо тэр бас яг эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй байна. Хүүхдүүд нь бас бүгдээр байгаа ингээд ахыхаа гигэн тусгал зориулж ийм гоё юм хийж байгааг би баярлж талархаж шүү. Тэгээд их л сайхан хайртай сайхан нагцах байл их хөдөлмөрч их сайхан нээдэж хэнийч одоо тэгээд өөрийнхөө хүүхдүүдээс гадна өөрийнхөө 3 сайхан өөрийнхөө дүүгийн тэр 3 хүүхдийг хүм өдөө зэрэгтэй хүм болгоод одоо их сайхан хүүхдүүд явж байна. Тэр 3 хүүхдээ энэ хүүхдүүдээс нь өөрсгөөр үдээд одоо энэ эдний аваач хоёр хүн хийсэн. Тийм л ачта буянтай сайхан хоёр буурал байгаамаа. Тэгээ тэр хоёр минь одоо Тэнгэрийнхаа орноос биднийг харж хандаж өнөөдөр их баярлж баясаж байгаа байх гэж би бодож байна. Тэгээ та нартай бүгдэнд нь эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Бүгдээрээ эрүүл байж урт наснараа. Сайн бацгаана уу өнөөдрийн төхөрлөлтнээс нь ах өнөр та бүхэнд өнөөдрийн төргий. Тэгээд энэ манай ээжийн төрсаах нь байгаамаа энэ үнэ нахцах шафоо гэж спортын мэстэлтэй болоолоор олон жил тоглосон. Ер нь бол Уусай мөхтөдүүдийг Бороо аймагт спортыг өндөр амжилт гаргасан ийм нахцах байгаамаа. Тэгээд энэ нэрмж тэмцээний зохион байгуулж байгаа хүүхдүүд болон ах дүүнэр энэ үеийн шавнар ингүүмстэй баярлж талархснаа илэрхийлж байна. Зөвхөн өөрийгөө дараа үе бэлддэг тийм мундаг хүн байсан. Энэ байна гэдгийг харж байна. Харж яснаар нүдэн тэр соёл нь тэр чадварнд харж штэ энэ дотор хэнийг одоо би энэ сургуулийн одоо энэ сургууль хүмүүст өдөр чадах гэдгийг харж ясан байл. Тэр бол турсан санд тийм одоо мундаг халамжлын хүмүүжүүлэгч тийм хүн байсан юм аа. Тэрийг одоо турсан санах хэрэгтэй байна. Энэ багшийн маань нэрмж тэмцээнд одоо үеийн тэр одоо багш ажилчид төгсгчдийн төлөөллийг өргөнөөр уулзахыг урьж байна. Мордох хорвогийн бомног чаг тоосан баяд түмний шүтэн ор хайрхны тахидагтан